За ингээд YouTube бичлэгийнхаа 2 дахь хэсгийг шүү дээ. Би зүгээр ингээд яриад явчихаа. Тэгвэл эдитлэхээр би үнэхээр ингээд мөнгөний ажилтай амар завгүй байна. За ингэж байгаа байхгүй юу? Ингээд манай имлэг ингээд өрөөнүүдтэй тэгээд энд ингээд миний нэр байгаа. За тийм ингээд хаалгаараа орж ирээд би эхний 2 өдрөө болохоор зүгээр нөхөр орж болдгоо өрөөндөөсөн байхгүй юу. Тэгээд ийм нөхөр орж болдог өрөө сулраагүй байсан. Тэгээ одоо болохоор ингээд суларцсан 2 хоног тийм байж агаад тэгээ одоо ингээд тулгаа ирсэн байгаа. Тэгээд тулгаа болохоор тийм тоглож байна. Тэгээд тэр бол тулгаагийн ор, нөхрийн ор. За тэгээд ингээд эндээ телевизтэй. Энэ болохоор миний ор. Би яг ингээд ийм ор морон дээр ингээд хөвтөж үзээгүй бүр анх удаа үзсэн ингээл аа. Би ч бүр VIP яст. Гэтэ хийсэрээр төрөхөд энэ бол үнэхээр хэрэг болсон. Энэ оргүй бол би бүр босч чадахгүй бүр. Хаалганы ийм орч гоё юм блэ. За тэгээд ийшээ явах юм бол миний цүнх байна. Энд юу байна? Тусалцалгадаг юм байна. За ингээд чемодан байна. Энд хөргөгч байгаа. Нөгөө нэг сүний маань хэсэг. Энд гоё арын өгсөн торт байна. За 0 орё. 0 имерхүү. Би болохоор штэ тий. За ингээд дамсаг хэрглэж байгаа. Хийсрээр төрсөн ч гэсэн цусгаар тийм л штэ доош айгүй. Энэ салфетыг хэрглэж байгаа. За ингээд усан торт хэсэг солонгостаас бас одоо ер нь бол ингээд имлэгт хөвтөж байгаа. Одоо бас солонгост ер нь төрсэн ээжүүдийн ихэнх нь юунд хөвтдөг. Ээжийн тийм сувлалт хөвтдөг хүүхдээ авч очоод тэгээ тэр бол ингээд бүр улсынх нь ингээд бараг соёл шиг болцсон. Ягаад тэгдэггүй гэхлээр ээж хүүхд хоёр бол ингээд тусдаа хүмүүс. За тэгээд төрсний дараа ээж ингээд сайн сэхэх юу гэвэл сэхэл авах хэрэгтэй. Ер нь бол ган барих ёстой. Тэгээд ган барилтан дээр болохоор солонгосын сонирхолтой юм. Одоо яг тэр нөгөө ээж хүүхдийн сувлалахгүй нөгөө нэг Монголд байдаг сувлал шиг. Тэнд бол бүх хүмүүс ер нь бол бараг хөвтдөг гэсэн. Энд маш их сувлал байдаг. Тэгээд бүгд өөрөөр төрсөнчөө хийсэж төрсөнчөө имлэгээс гараад сувлал руу шууд ингээд имлэгээсээ явдаг. За тэгэнгүүт надад одоо ингээд маргааш би имлэгээс гарах учраас юу яаж байгаа ахгүй юу ингээд ган барилтын байдлаар бас ингээд зөвлөгөө өгч байгаа. Тэгээд төрсний дараа нэг 10-аад хоног усанд орж болохгүй. За тэгээд хоолунд бол ингээд ер нь юу ч идэж болно. Хордог юм бол их байдаггүй мөлий. Мэдээж кофе идэж болохгүй л дээ. Тэгтээ юу чихэр жимс бол идэж болно. Тэгтээ ингээд нэг алганаас их идэж болохгүй. Жимс ч гэсэн. Тэгээд чихэр тийм их байж болохгүй. Тэгээд хөхөө маш сайн ингээд бас арчлах хэрэгтэй. Би бол ингээд мөмний арчлаганд ингээд орцсон байгаа. За тэгээ өөр солонгосчууд ингээд одоо ээж хүүхэд хоёрыг ингээд төрсний дараа ингээд тусдаа байлгах нь бол энгийн асуудал юм билээ. Яагаад вэ гэхлээр одоо намайг ингээд жирэмсэн байхтай шүү дээ тий. Ингээ хүүхдийн маань ингээд нөгөө эхонд царай харагдахгүйсэн байхгүй. Тэгэхээр би ингээд чихээд ингээд хөдөлгөөд ингээд эмчин ингээд зүгээр ингээд жоохон ингээд миний одоо ингээд хүүхдийг ингээд гидсийг маань жоохон дарснаа. За хөдлөхгүй байна гэтгсэн байхгүй. Тэгэхээр би ингээд хөдлөх ёстой шүү дээ. Энд чинь миний хүүхд чинь миний гидсэн дотор байгаа шүү дээ. Би яаж хөдлөхгүй энэ төр гэтгсэн чинь уучлаарай наа чи ингээд одоо тустаа бие даасан ингээд хүн учраас наа чи одоо таны хүүхд бол хөдлөх үгүйгээ өөрөө шийднэ гэтгсэн бохгүй юу гэсэн дотор. Тэгээ би ингээд за гэх тэгээ ингээд зураг авах чадаагүй байхгүй юу. Тэгсэн чинь одоо төрсний дараа ч гэсэн их хүүхд хоёр бол ингээд тустаа хүмүүс. Тэгэхээр ингээд ээж нь бол юу яах хэвээр одоо нөгөө бие тэнхрүүлэх хэвээр хүүхд нь бол ингээд сайн арчилгааны нэг хийгдэх хэвээр. Тэгээд одоо солонгосчууд бол энэ одоо ган барилт хүмүүтэй энэ одоо нөгөө нэг сувлалт хэвтэж мэвтдэг юм нь болохоор ээж бол ингээд төрсний дараа одоо хүүхдээ ингээд хөхүүлээд ингээд нөгөө мөмөрөд итгэх хэвээр учраас одоо нөгөө хүнд ажил хийж болохгүй. Гэртээ баг 4-7 хоногоос 8-7 хоног аяг тав угаахгүй, гэрээ ажил хийхгүй байх нь ингээд маш сайн өөрийгөө тэнхрүүлэх хэвээр тэгжиж ингээд хүүхэд чинь ингээд
одоо тэрнээ гэх тэгээд хүүхдийг нь тусдаа авч явангуутлаа ингээд хүүхдийг нь ингээд бүр ингээд тултал ингээд асарж байгаа байхгүй юу. Яг тэгвэл дөнгөж одоо нөгөө ингээд ойдлцоо хийсвэрээ төрөг байсан ч гэсэн тийм ингээд айгүй ингээд ядарсан. Одоо 10 сар хүүхд тэгээд ингээд ядарсан байгаа биеэр дахиад ингээд хүүхд харуулах гэдэг хахаар тэр хүүхдийг ингээд жоохон дутуу харна марна гэж боддог юм уу да. Гэхдээ нөгөө хятадууд чинь нэг тийм соёл идэх штэ ингээд нөгөө Chinese confinement гэдэг гэртэн бүр хүн ирээд ингээд хэдэн сар амьдраад тэг бүх хоолыг хийж өгөөд хүүхдийн хөхөлхтэй л ингээд ээжд нь авчирдаг. Тэгээд буцаагаад ингээд өрөөлөө ингээд аваа авчирдаг. Тэгээд солонгос бол яг ингээд хятадтай одоо төстэй нэг тийм соёлтой гэх юм уу. Тэгэл ингээд хөхөлөх үедээ мөм нь хэрэгтэй. Мөмийг нь одоо миний ингээд өөрөг бол би хүүхдээ өөрийнхөө ингэртээ ингээд наагаад байх биш. Би зүгээр ингээд хүүхдэд хэрэгтэй тэр мөмний сүүгэл ингээд маш сайн үйлдвэрлэх хэрэгтэй юм бэ лээ. Тэгээд өөрөө ингээд ядарч болохгүй гэж бүр тэр ингээд амар сайн ингээд бүр хилээл захиалга гэсэн. Ядрахгүй л ах хэвээр тэгчиж хүүхд бас ингээд тийхрэн гэл. Тэгээ одоо чи ингээд хагалгааны дараа 4 хонцсон байгаа тий. Хагалгаатайгаа 5. Тэгэхээр би ингээд 5 хоногийн дотор бол бүр ингээд ерөөсөө ямар ч одоо нөгөө нэг асуудалгүй болчлоо ингээд 0 ороход би засахад ер нь бол надад одоо энэ хийсвэрийн хаалгаа маань ингээд их асуудал байха болчихлоо. Ер нь бол маш сайн ингээд одоо яг идэгсэн ч гэжтэй идэх процесс явагдаж байна гэх юм уу. Өөр ингээд ярих юм айгүй их юм байна нэрээ. Одоо ингээд гидс нөгөө нэг дүүрдэг ингээд хийсвэрийн дараа тэгэнгүүт тэр мэрийг би одоо тэрийг дараа нь бүр ингээд амарлаг бүр чагсааж агаад ингээд ярьдаг юм билүү нэрээ тий. Тэгэхдээ миний ингээ одоо хүртэл одоо ингээ өнөөдөр хүртэл ингээ нэг ойлгож байгаа юм. Би жирэмсэн болсноос хойш миний тарих ингээ ерөөсө 100% ингээ яг нэг ажиллаагүй заяа. Тэгмээд одооноос ингээ бүр яг хагалгаанаас ингээ сэргэж аваад тэгээд ингээ мөмнийхөө очроо ингээ олсон чаа. Одоо миний тарих яг өмнөх номер байгаа ингээ одоо очиж ингээ одоо 10 сарын дараа. Би яг ингээ одоо яг 10 сарын өмнөх түрүү 2024 оны номер шиг одоо л ингээ мэдэрч байна. Энэ жил бол нэр би үнэхээр ингээд тал дутуу ингээд байсан гэдэг амар мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд бүр юм ярих нөгөө нэг ярээр ийл хийхээ болцсон байсан ингээд тэр чинь яг угаасаа миний тархины ингээд тал нь ингээд нэг байхгүй болцсон байсан амар шин. Тэгээд би нэрийн бичлэг дээр ингээд идж байгаа хоол моол юу болж байгаа ингээд нэг оруулчихъя. Тэгээд маргааш болохоороо одоо ингээд бид 3 ингээд сувлал руу явна. Тэгээд сувлалын бас ингээд бичлэг би YouTube бичлэг оруулж магадгүй. Би сормоос найцсан. Чек. Тэр хормон зориулж бичлэг хийх гэж байна. Хувцастаа би солилоо шүү дээ. За, гэт гой хормонд мэдчилгээ төвшүүлнэ. Биеэр очиж чадаагүй. Төрснөөс 72 цаг болсон билүү би? Болоогүй шүү дээ. Төрснөөс 60 цагийн дараа. Төрөд 60 цагийн дараа гэснэ. Оо сайхан. Энэ настай нэг юм Японд идэг нэг өвөнөр ингээл нэг хоол ийл. За бүгд ийц. Чи тэр шүлөө яаж тэр холоос идэх? Гар дээр авчихна. Лампио. За одоо хөх охин амлуулах гэж.
надаас шүү дээ. Амар их суу гараад байна. За өнөөдөр ийм хол өгч байна. Вау. Тараа. За бүр бутан чикен өгд юм байна. За битэрийг охиныхоо тоглолтыг үзэх чи охиныхоо тоглолтын дээр ирсэн байна. За ингэж тэнд хөшиг нэгдэл хаагтаас нэгдэл хаагтаас нөгөө баах ус. За одоо шилний цанаас охиныхоо тоглолтыг үзлээ. Хөшиг харуулъя. Одоо тэндээс хөшиг нэгдэл. За ингэж хол ирлээ. 문자 따로 안 오시고 네 그냥 수납 Яна.